За өнөөдөр guys хоолоо идэж гин үү? Хоолоо идэж байгаа юм бол би таатай тус болъё. Яг гэх юм бол Монгол улсны хүн амын 30% нь илүүдэлж гин те. Тэгээ хүмүүс надаас асуудаг идрээ чи яагаад ингээд 41 настай байж чи ингээд жин нэмдэггүй юм бэ? За би харгалаад ирэхээрээ ямар арга хэмжээ авдаг юм бэ гэх юм бол өөрийнхөө ерөөсөө зовоодгүй юм заа юу. Янз бүрийн хоол моолс золиослох ерөөсөө хэрэггүй би юу хийдэг юм бэ гэх юм бол энэтхэг улсын тухай бичлэг үздэг юм. За тэгээ та одоо яг ингээ хоол моолоо идж байгаа юм бол сэгсэрсэн цөөвөндөө одоо баг тэ гүлэгтлээ ингээ идж байгаа юм бол оройтсон байх магадлал та дүнгэж одоо ингээ хоол идэм мэдээ үлсэж эхэлж байгаа юм бол хэдүүлээ өнөөдөр сайхан жингээ мацга барь. Тэхүү хамтдаа хэдүүлээ тэ элэг нэг монголчууд шүү дээ. За тэгээд энэтхэг хүмүүсийг таад мэдж байгаа юм бол айгүй сонирхолтой хоол иддэг юм байна. За энэ нэг сайхан залуу юу хийсэн байгаа юм бэ гэх юм бол тэ өөрийнхөө хажууд нэг 6 өндөг тавьсан байгаа юм байна. Тэгээд өндгөө хачир болгож байгаа юм байна. Одоо нөгөө солонгос хоолны панчан тэ. За тэгээ өөр юутай хамт идж байгаа юм бэ хэдүүлээ харцгаая. Тэг ингээ жүжиг юм уу үгүй юм уу? Тэ. देखो गाय का लैट्रिन के साथ अंडा खाऊंगी अंडा देखो अंडा 안다고 Окей. Ингээд шууд ерөнхийдөө нэг халбаг баг идэн заяа. Зоолттой. За тэгээд таадын дунд бас хаяа нүдэ нухдаг хүмүүс байж магадгүй, нойр муутай хүмүүс байж магадгүй. Тэгээд нүдний өрөвсөл тий улаацсан нүд бас зовлонтой шүү. Яагаад гэх юм бол хэдүүлээ сүүлийн үед бас screen time-аараа бас 6-7 цаг ингээ утсаа авахдаг. За тэгээд таадын нүд өвдөж тийм асуудал гарч ирж байгаа юм бол энэ бас нэг мундаг бүсгүй ер нь бол амар easy эмчилгээ тэгээ барыг хямдхан эмчилгээ олцсон байна. Ганцхан юу хэрэгтэй юм бэ гэх юм бол үхрийн шээс хэрэгтэй. Тэгээ болоо. За. Эхний алхам тэ шээс аав хоёр хавцар саунд дотор хий. За тэгээд нүдлгөө ойртуул. За тэгээ ингээд easy тэ ингээд тэгээ нүдөө нээчихсэн яг нэг нүдний шил. Яг нөгөө усан нөгөө бассейн руу ороод нэг шумтдаг нүдний шил зүуддэг штэ. Тэгээ энэ эмхтэй бол мөнгө хэмнэж байгаа. Тэгээ санхүүгийн эрчилгээнд хүрэхийн тулд бас мөнгө хэмнэх ёстой. Хөрөн олт хийх ёстой. Тэгээ энэ бүсгүй бол би мэдчихээн. Энэтхэг идратын улаан фан. За тэгээд ер нь бол нүдээ сайн дар тэгээд no problem guys. No problem girl. Тааtiin бүх зовлон байхгүй болчихно. За окей. Тэгээд ер нь бол энэтхэг нийтийн хоолыг хэдүүлээ бас сонирхцоо. Яагаад гэх юм бол таадын дунд би хоол иднэ өнөөдөр идрүү ата чи одоо олон юм бити яриад байгаараа шийдсэн гарууд байх магадaltaй таадад ерөнхийдөө туслана. За ингээд луун нийтийн хоол ингээ арилдаг. Ер нь юу хэрэгтэй юм бэ гэх юм бол 8 бор хүн хэрэгтэй. Тэгээд хүлээ угаасна уугүй хамаагүй яагаад вэ гэх юм бол тэр луунгууд бүгдээрээ халтар шороотой. Тэгээд ингээ сайхан зүгээр ингээ газар асгачих. Yes. За тэгэл хаанаас усаа авчиж байгаа юу ямар ус юм бэ? Бөөмөд тэгээд одоо ингээд нийтийн хоолн дотор орчин. За тэгээд энэтхэгчүүд нэг сонин пашнтай юм бэлээ. За юу. Үхэр бол энэтхэг хүмүүсийн хувьд бол бурхан гэсэн үг. За тэгээ энэ түрүүн харсан шүү дээ. Ер нь бол шинэлэг үнэрт сайхан үнэртэй нэг цөөхөн ялаа бараг ялаа суугаагүй үхрийн баас харчих юм бол энэтхэгчүүд яадаг юм бэ гэх юм бол шууд хажууд нь хөвтөөд керманасаа 6 өндөг гаргаад тэгээд гээл. За тэгээ энэ бүсгүй юу амжуулах чадсан юм бэ гэх юм бол өстой дэлхийн хамгийн fresh заяа fresh үхрийн баасыг олж байгаа. Тэгээд яг нэг бичлэг авч байгаа юм бэ. Тэгээ энэ эмхтэй хүнийг нүүр царыг хараараа яагаад вэ гэх юм бол энэ эмхтэй бүр гавья байгуулж чадж байгаа бараг нэг зарим расист хүмүүс заяа интернет дээр TikTok юм уу Twitter дээр юу ярьж байгаа юм бэ гэх юм бол энэтхэг хүн төрж байгаа гэд амар расист юм ярьж байгаа заяа хэдүүл амтарцгаая. Эй одоо тэрээд ав. Үлгийдчих. Дэндүү хайран бай. Гайхалтай. За тэгээд нөхөр нь хамаатан саатан шууд гүүгээд ирээд хэд хэдэн алимтай алим байхгүй өндөртэй энэ холоо идчих. За тэгээд
томоохон аялал жуулчлалын төв дээрээ бас энэтхэгчүүд юугаар алдартай юм бэ гэх юм бол street food culture одоо гудамжны хоолны соёл энэгээр ерөнхийдөө энэтхэгчүүд дэлхийг тэргүүлж байгаа. Тэгэхээр та энэ дунд одоо бас жоохон аппетиттэй байгаа хүмүүс бас байх магадaltaй. Тийм ээ одоо эхнэр мэхнэр ханийхаа ингээ сэгсэрсэн цөөвөн ширээн дээрээ та ингээ хүлээж байгаа юм бол магадгүй идэж магадгүй тэгээд би бол үргэлж элэг нэг Монгол шүү дээ. За ингээ энэ хоолыг харцгаая. Тэгээ хоол нь яг юу юм бэ? Бичэнтэй ялаа юм уу? Ялаатай бичэн юм уу? Би сайн мэдэхгүй байна. За би ерөөсөө мэдэхгүй байна. Тэгээ ингээд гудамжинд яваад тэгээ хайраа энэс идэх хүснэ. Энэ бол хангалтгүй байна. За яв. Миний бичэнтэй ялаа эсвэл ялаантай бичэн дээрээ илүү олон ялаа суух хэвээр. За тэгээд мангадгүй нэг лангуунаасаа дараагийн лангуу руу очоод тэгээ хамгийн их ялаатай дээр нь хайраа энийг олцсон. Одоо энийг идий заяа гэл. Yes. Окей. Одоо энэгтгчүүд ингээд дэд буц заяа ингээд зам шинээр маш зузаан чанар сайтай цемтэн зам баригддгийм байна. Энэгтгэж гэсэн тий би баг итгэмээргүй байна. Тэгдгийм байна. Гэхдээ энэгтгчүүд монголчуудаа яг адилхан амар ухаантай. Яг гэх юм бол дэндүү их зам тавигдчих юм бол танк орж ирж магадгүй. За яа. Тэгээ энэгтгчүүд ингээд бас хятадуудын зэрэг хажууд ингээ амьдэрдэг. Тэ энэгтэг этад ерөөхдөө хурш. Тэгээд энэгтгчүүд бид нар монголчуудаас юм сураад авцсан байх шиг байна. Яг гэх юм бол ийм замаараа ийм зузаан цемтэн замаар золтой юу орж ирэх юм бэ гэх юм бол танк орж ирнэ тийм ээ. Тийм учраас шууд нурах хэрэгтэй. За тэгээд сонирхолтой энэтхэгчүүд X Twitter дээр айгүй идэвхтэй, маш идэвхтэй. Тэгээ энэ Raj Singh Chowdhury гэсэн гар ер нь бол viral явсан. Та харж байгаа юм бол доор 2700 share заяа 2700 share биш zoom ин хийж заяа 2700 share хийсэн. 1000 comment заяа. Тэгээ 6100 like өнөөдрийн байдлаараа. За тэгээд 6.5 сая impression авсан. Энэ энэтхэг баачгаа бол viral явсан. Нэг өдрийн дотор ерөөхдөө дэлхийн хэмжээний инфлюенсер болсон. Яагаад вэ гэх юм бол мань хүн амар том бузрыг дэлгэсэн. За яасан бэ гэх юм бол Uttar Pradesh аймагт province-д хүмүүс үхрийн шээсийг өөр шээстэй холж байгаа юм байна. Окей. Ариун цэвэр үхрийн шээсийг энэтхэгчүүд тэ өөр шээсээр холиод зарж байгаа юм байна. Энийг болохгүй. Яг гэх юм бол үхрийн шээсээрээ арай үлдгэсэн. За тэгээд ганцхан зураг тавиагүй би бас видеог нь олсон. Тэ би бол та тийм найдвартай контент үйлдвэрлэгч шүү дээ. Тийм учраас энэ ямар сайхан ариутгсан ариун үхрийн шээсний тогоон дотор энэ муу бузар амтнууд ингээд олон янзын бүрийн амтны шээсийг холиод байгаа юм бэ. Харцгаая. За одоо сарлаг наашир адуу наашир тэгээд би энэтхийг хэл мэдэхгүй. Гэхдээ ингээд good quality юу ч гэсэн сонссон. Okay, good quality-г сонссон. Энэ бол магадгүй энэтхчүүдийн дэлхийн экспорт болох магадaltaй. Тэгээд хөөхий дөө ингээд ийм сайхан ширмэн тогоон дотор ийм хийж байгаа нь өрөвдөлтэй. За тэгээд би өмнө бас ерхүү төрлийн видеонууд хийж исэн. Тэгээд окей, зүгээр speechless тийм учраас энийг ярих хэрэггүй. За. Би л одоо үлсгөө болцсон. Би бол өнөөдөр орой калорийн дефициттэй зоолтой нэг 100-аас 200 грамм хаснаа. Би нэг мэдчихээн заяа. Энэ хүний хоол бол сугуул биш ээ.
Гэхдээ энэ guy бол гурилдж байгаа юм аа. Гурилж байгаа. Дөр яаж байгаа. За ягаад гэх юм бол те энэтхэг хоолны street food-ны final boss энэ гар ихгүй. Энэ гар энэ соёлыг ингээд түгээсэн, эхлүүлсэн. Та тарж байгаа юм бол нэг гар нь жоохон дутуу те. Гэхдээ хамаагүй энэ хүн бол тэмцэн, энэ хүн бол үйлчлэгчтэй хоол хийж өгөн, энэ хүн бол хөдөлмөрийн баатар зоолттой энэтхэг авсан байгаа. Тэгээд ер нь бол энэ шарж байгаа хоол яаж хийдэг юм бэ? Та бас мэдж маа гэл те ингээ бүр. Гэлтэй. Энэ бол те final boss. Гэхдээ энэс илүү хүнд гарыг олсон. За та юу харж байна? Окей. Тэгээд бүр ингээ хамгийн шийдсэн гар одоо ч гэсэн заяа би та хэдийг аварсан байх болно. Би амлаж гин заяа. Би батлаа. Энэтчүүд одоо барууны хоолыг одоо бас хийдэг болцсон байна. Тэгээ энэ гар гэж хэлэх юм уу, энэ хүл гэж хэлэх юм уу би яг сайн мэдэхгүй байна. Энэ гар хүл. Гэтэ би нэг юм ойлгон заяа. Хоёр гараа заяа. Алдцсан байвал it's okay. Окей. Тэгээ миний нүдэн дээр ингээ хүлээ угаагаад хүлэндээ нэг бэйли мэт юм өмссөн хоол хийж явал it's okay. Окей. Би ойлгоё заяа. За тэгээ ингээ өрөвт ч юм бол би бас энэ хүний хоолыг худалдаж аваад тэгээ би өөрөө идэхгүй заяа. Зүгээр ингээд магадгүй өөр хүнд өгчин. Дурган хүндээ зүгээр ингээ мань чамд өдрийн хоол авчирсан гэл тэ эсвэл захиралтаа ингээ өгчин. Май захирлаа. Би танд амар гоё бургер авчирлаа. Гэхдээ энэ хөл хоёр гар нь байна. Хоёр гар нь байна заяа. Тэгснэ яаж хоол хийгээд байгаа юм бэ? Only in India. Хөлн бүр амар авьяастай пат гэл ингээл те ингээ. Тэгээ хөлний уул нь ингээ зузаарцсан заяа. Тэгээд плетикний ингээ халуун тэгээ ширмний халууны дархлаатай болсон хэдүүлээ дахиад харцгаая. Яа ингээ хөлөөрөө ингээ халууны хэмждэг гах те арай болов байна. Байж хүлээж магчин арай болов байж гараа тап гэл. Гэл ингээ за болцоо маа гэл. Тэгэл хөлөөрөө энэ бургерийг гаргаж авдаг юм уу би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ гараараа авдаг баха. Тэ гараараа энийг ингээ тэр бургерийн мах талхыг ингээ нийлүүлдэг баха. Яг гэх юм хөлөөрийн гэдэг чинь амар хэцүү. За тэгээд тэр ажлаа гараараа хийж байгаа юм бол үгсэндээ хөлөө хэрэгжилж байгаа юм би яг сайн мэдэхгүй байна. Зүгээр эсвэл хөл нь ид шидтэй заяа. Хөл нь ид шидтэй. Хөл нь нэг амт оруулдаг гэж магадгүй. Эсвэл давс перцээ шалан дээр тавьсан. Тэрэндээ ингээ хөлөө ингээ дүрээд тэгэл пат efficiency шүү дээ guys. Бүтэмж واخгүй юу? Яг гэх юм бол хоёр гар нь чөлөөтэй бид нар ингээд ерөөхдөө ажлыг гурилж байгаа гэсэн үг шүү дээ. Яг гэх юм бол бид нар ингээ хоёрхан гараар ажиллаж байгаа. Энэ хөл хоёр гар нэг хөлөөрөө ингээ ажиллаа хийж байгаа гайхалтай юм аа. За тэгээ ковидын үеэр энэгтэйчүүд бас инновац гаргасан. Яаж ерөөхдөө ковид эмчилсэн бэ гэх юм бол нэг юм дотор ингээ хөвтөж заяа. Бассейн биш заяа зүгээр ингээ үхрийн баасан дотор хөвтөж байгаа. Окей. Ковид эмчилгээ гэж байна. За. Энийг үзүүлэх үү яах вэ Батэн? Юу гэж бодож байна? Окей, хүүхдүүдээ одоо өрөөнөөс гаргаарай. Окей, please. Хүүхдүүдээ одоо өрөөнөөс гаргаарай. Хангалттай хийнээлээ та нар. Хүүхдүүд. Ой цаашаа харчих заяа. Эндээ би юм хэлэх юу ч чадахгүй зүгээр хамт үзье заяа. Энэтхэг улс ийм байдаг юм аа. Үхрийг хангалтгүй юм байна. Yes. За, энэ хажууд бас юу байгаа юм бэ гэх юм бол нэг азгүй энэтхэг баачгаа заяа. Цахилгаан аянг цохиулсан. Амьд гарсан. Тэгээ эмнэлэгт очсон. Гэснээр энэтхэг эмчнэр юу шийдсэн юм бэ гэх юм бол энэ хүнийг аврахын тулд үхрийн баасан дотор хөвтөх ёстой гинэ. Аа. Яад гэх юм бол нөгөө төлөгдсөн арьс бол эмзэг тэ бактери вирус гэх мэтчлэн тийм учраас үхрийн баасан дотор хөвтөх ёстой. За тэгээд үхээ шаасан. За. Окей тэгээд хэдүүлээ ерөнхийдөө үлсээд одоо дууссан юм чинь одоо зүгээр funny байцгаая. За яа.
та энэ юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ өхөр байна. За энэ өхөр энэтхэг хүний хувьд бол бурхан. За тэгээ энэ өмбүү яасан юм бэ гэх юм бол энэ трансформатор руу дэндүү ойрхон явсан. Тэ ингээд энэ хаваар ингээд төмөр яваад тэгээ энэ өмбүү цахилгаан цохиулаад үхсэн. За тэгээ энэтхэг хүний хувьд бол шударгаас юу юм бэ гэх юм бол тэр цахилгаан инженер хамаагүй. Хаагаараа ингээд кабель тог могоо явуулж байгаа нь хамаагүй. За тэгээ энэ энэтхэгчүүд ер нь бол бурхныг алдсан учраас энэ трансформатор тэгээд ер нь юу яаж байгаа юм бэ гэх юм бол эрүү иргэний хууль дээр трансформатор тухай гэмт хэргийн заалтуудыг бас оруулсан байх шүү байна. Яг гэх юм бол шүүх хуралгүй шууд ингээд шийтгэлийн өгж ийн сонс харцгаа. Матч яаж байгаа юм чи? Матч яаж байгаа юм чи? Матч Бацохантай. За тэгээд бас Утар Прадеш мужид энэтхэгт бас нэг гоё асфальтын зам тавигдсан юм байна. Окей. Тэгээд энэтхэгчүүд яадаг юм бэ гэх юм бол тэр замыг би юу гэж бодсон бэ гэх юм бол энэ замыг ерөөхдөө нөгөө шүтэх ёстой, хүндлэх ёстой. Яагаад вэ гэх юм бол тээвэр мэвэр эдийн засгийг ингээд дараагийн шатанд өргөн гэхдээ энэтхэг нэг улс төрч маш мэргэн юм хэлсэн юм байна. Тэгээд түрүүний цементэн замтай ерөөхдөө яг адилхан ийм дэд бүзийн зам баригдах юм бол хятад танк орж ирнэ шүү. Танк орж ирнэ. Тийм учраас эдгээр бүгдээрээ энэ замыг зүгөө явж байгаа. Маш мундаг. Yes. Я маш мундаг. Инээж би ичсэн юм ерөөс байхгүй. Камера унтраа ууралсан юм ерөөс байхгүй яагаад гэх юм бол энэ бол зүгээр түгээмэл. За хэлэхэд байгаа юм юу юм бэ гэх юм бол та бүгдээ мэдж байгаа. Тийм ээ. Тэ калорига харж байгаарай. Тэгээ замаа алдчих юм бол энэтхийн тухай янз бүрийн контент үзээрэй. Тэгээд хэдүүлээ бүгдээрээ сайхан туранхаа царайлаг сайхан арьстай сахарны өвчнгөөс урчсан сэргийлсэн Монгол илэгнийх ард түмэн байцгаая. Баяртай. Энэ бол би өнөөдөр нийгэмд маш чухал ажил хийсэн гэж бодож байгаа шүү. Bye guys. Би хоёр хүүхдээ хоёулыг энэ англи хэлтэй болгосон. Яаж англи хэлтэй болгосон бэ гэх юм бол энүүгээрээ дамжуулаад манга. Яг гэх юм бол энэ шидтэй. Энэ дотор нэг амар сонирхолтой зохиол түүх явж байгаа. Дараагийн хуудснэр юу болох вэ? Дараагийн бүлэгтэр юу болох вэ? Аваа энэ юу гэсэн үг юм бэ? Аваа эднэр яагаад хоорно гэдэг байгаа юм бэ? Энэ үг яг юу гэсэн үг юм бэ? Тайлбарлаад өгөөж тэгээ явсаар хагаад энийг ингээд дуусгачихдаг. За тэгээ хүүхдүүд яадаг юм бэ гэх юм бол энийг дуусгасан аваа дараагийнхын аваа. Тэгээд дараагийнхын аваа. Энэ бүгдийг дуусгасны дараа бүх байгаа үгийг уншицсан, ойлгоцсон байгаа гэсэн үг. За тэгээ би өөрийнхөө ажилтнаар бас энийг туршиж үзсэн болдгийм байлээ. За энэс болж би Lex Plato платформыг үүсгэн байгуулсан. Манга унш англи хэлтэй бол. Гэхдээ би нэг томоохон засвар хийсэн. Юу юм бэ гэх юм бол энэ манганууд бүгдээ англи хэл дээр эхэлж байгаа хгүй юу? Манай Lex дээр тавьсан байгаа манга тэр чигтээ монголоор эхэлдэг. 5 уншаад 5 англи үг гараад ирнэ. Шалгалт орно. Чи сонсон, чи уншин. Тэгээд 10 орчим мангага уншаад дуусгасныхаа дараа чи яаштай 2500 англи үгийн сантай болчихно. Энийний дараа YouTube, Netflix, ном бүгднийг өөрөө хийчихнэ. Тэгээ сургалтын төв ямар ч хэрэггүй.